хэрэгжилтийг одоо хянаж чадахгүй байна гэж штэ тий. Стандарт нь баталдаг байгууллага маань. Өөрөө чиг үүрэгт тэр нь байгаагүй юм шүү. За яг хоо ер нь бол стандартыг одоо яагаад дахиад ингээд дэлгэрүүлээд ярих юм бол маш олон асуудлууд байна. Нэгдүгээр яг чиг үүрэг нь мэргэжлийн хяналт төр байдаг. Тий. Тэгвэл стандартын байгууллага өөрөө энийг баталдаг. Баталсан стандартын дээр бас хяналт тавих эрх үүрэг нь хамт байх ёстой учраас сая мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг бас давхар өөрчилж байгаа зорилго нь тэр. Өөрөөр хэлбэл хяналтгүй стандартгүй хяналт тавигддаг байхгүй үзмжээр хяналт тавьдаг мэргэжлийн хяналт гэдэг байгууллага ихэнх тохиолдолд нэг үйлчлэгээний газар очиод яг энэ цагаан дээр хараар бичсэн эн чин стандарт шүү дээ гэж бизнесээ шаардахын оронд үзмжээр асуудал ханддаг, хувийн сонирхлоор асуудал ханддаг, хууль бус шаардлага тавьдаг. Тийм учраас одоо стандартаар дамжуулж хяналтаа тавья гэж. Мэргэжлийн хяналтыг байгууллага болох яам болгоныхын чиг үүрэгтэнд оруулаад тэгээд хяналт нь өөрөө стандарт байх ёстой. Стандартыг бид мөрддөг шаарддаг байх ёстой гэдэг ийм шин зохицуул зохион байгуулалтанд оруулж байгаагаар бас онцлогтой. Бас Монгол Улсын засгийн газар ер нь өөрөө батлагдсан стандартыг Монгол Улсын хэмжээнд хэрэгждэг байх тал дээр ер нь айгүй том анхаарлаа хандуулж ажиллаж байна гэж нэг хурал дээр саяхан билүү хэлсэн санагдаад байна. Тэгэхээр яг засгийн газрын зүгээс тэгвэл яг юун дээр нэг байгууллагын одоо статусыг солисноор бол энийг бол хэрэгжиж гэж хэлэхгүй байх тийм ээ. Тэгэхээр яг энэ засгийн газар тийм. Энэ ерөөсөө засгийн газрын стандарт гэдэг бол засгийн газрын бодлого. Стандартыг нэгдүгээр тавья гэдэг бол манай засаг төрийн бодлого л гэж ойлгож байна. Саяхан засгийн газрын хуралдаанд стандартын асуудлыг танилцуулсан. Нэгдүгээр стандартын хууль эрх зүйн орчноо шинжилье, сайжруулъя. Хоёрдугаар стандартын байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлье. Гуравдугаар хүн хүч, боловсон хүчнээ сургая. Манайд стандартын чиглэлээр үнэхээр хүний нөөцийн хомсдолд орсон байна. За дөрөвдүгээрт энэ стандартыг хүн бүрт нийгэм даяар одоо сурсан таниулж одоо ажил хэргийн зарчмаа болгох, амьдралынхаа хэвшил болгох, тэгээ аюулгүй байдлынхаа шалгуур болгох явуулж. Яг гэвэл стандарт өөрөө хөгжлийн хэмжүүр аюулгүй байдлын шалгуур. Стандарт хаана вэ тэр газар бүх юм хүний хэрэгцээ шаардлагад хангасан өөрөөр хэлбэл сэтгэл ханамжийн баталгааг өгч идэг. Гудамжинд алхацсан чалтраад унчихгүй, нийтийн тээвэрт суусан ч элдв янзын одоо шаардлага хангахгүй орчин нөхцөл байхгүй. Нийтийн үйлчлэгээг очиод авсан ч стандарт байж идэг. Стандарттай маш олон одоо үйлчлэгээнүүд бидэнд байж ш. Гэтэл хаана стандарт байхгүй байна. Тэр газар дандаа эрсдэл аюул байж байна. Хаана стандарт байхгүй тэнд газар дандаа гомдол шүүмжлэл байна. Хаана стандарт байхгүй тэр газар хөгжил яриач хэрэггүй юм л орчин нөхцөлтэйгөө шусын засгийн газар ерөөсөө энэ мэргэжлийн хяналт стандартын газар тэгээд эргээд хөгжил стандарт ба хөгжил гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгууллагуудад ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг байгууллагуудад ажиллаж байгаа Жадар Сайдар ахлуулсан. Жишээ нь эрүүл мэндийн салбарт байна. Бид стандартгүй учраас эмнэлэг болгон өөр өөрийн ийм орчин нөхцөлд байр савнч одоо эмчилгээний тасаг өрөөж тэр те ядаж зарим эмнэлэгт одоо ороод хөвтгөө бид гар утсаар эмчээ дуудаж байгаа шүү дээ. Энэ хооронд хэдэн секунд минут итгэл хэдэн секундын хооронд хүний амнаас одоо эрсддэг те. Тэгэхээр наад зах нь стандарттай эмнэлэг бол одоо эмчээ дууддаг коноптойгоо хэдэн минутанд ямар үйлчлэгээ үзүүлэх ёстой нэг эрүүл мэндийн анхан шатны үйлчлэгээнд. За тэгээд одоо эм тарианы аюулгүй байдал стандарт гэдэг энэ чанар бага юм л оруулж ирээд байдаг ямар стандарт хангацын дотроо 5 найрлагатай байх бол 3 найрлагатай байгаад нэг нэртэй ижил савлгаатаач байдаг юм уу ингээд үйлчлэхээс бол тэр энэ бүхэн өөрөө стандарттай холбоотой учраас энийг бол одоо ингээд бүр үндэсний хэмжээнд том хөтөлбөр бодлого болгож хэрэгжүүлжээж одоо ажил амьдралаа сайжруулъя, ахуйн амьдралаа дээшлүүлъя л гэж.